За улсын хурлаас энэ хүн төвтэй хүний эрхийг хангасан юм хууль тогтоомжуудыг гаргах энэ чиглэлээр одоо түлхүү их санаачлал гаргаад ажиллаж байгаа. За энэ хүрээнд нэрвийн хянан шийдвэр хүртэлх тухай хууль бол өөрөө одоо энэ хүний эрхийг хангах тал дээр нэлээд бас сайжирсан ийм одоо өөрчлөлтүүд орж байгаа гэж бол ойлгосон. За тэгэхээр зэрэг би энэ ажлын хэсгийн ахлагчаас нэг зүйл асууя. Энэ 2-ын 7 дахь заалтан дээр энэ хууль заасан үндэслэл журмын дагуу хуулбарлан авах зорилгоор зураг, дуу дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглана гэж байгаа. Энэ дээр одоо нэг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаад дууссаны дараа хэргийн материалуудтай оролцогч холбогдогч нар одоо танилцдаг. Ингээд одоо гар утсаараа тэр одоо энийг хуулбарлаад бичээд авахыг болох юм уу? Энийг одоо ингэж ойлгох юм уу? Аль эсвэл одоо юу хэлж байгаа юм бэ гэдэг энийг илүү зоон тодорхой хэлж өгөөч гэж ингэж хүсэж байна. За хоёрдугаарт нь тэр 16-гийн 3 дугаар зүйлийн 10, 11, 12 дээр гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэг сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож сэжигтнэр мэдүүлэг авах ажиллагааг энэ хууль заасны дагуу явуулна гэдэг. Энэ ер нь шүү дээ, энэ процессын хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч авахд нөгөө хэрэгт оролцогч өөрөө холбогдогч өөрөө их сонголтоор аваад байгаа. Нэгвэл авч болно, эсвэл авахгүй байж болно гэдэг. Энд ер нь заавал авна гэдэг нэг юм зүйл одоо оруулж болох уу юу? Тийм байж болдоггүй. Одоо би энэ хуульч гишүүдээс бас хуульч гишүүний хувьд тодруулж байгаа энэ дэр. Яадаг вэ гэхээр зэрэг мөрдөн шалгах байгууллагууд бол яг үүндээ за ялангуяа албан тушаалтнуудтай холбоотой ийм хэрэг шалгаж явах явцад бол одоо мэрэгжилтэн доод тушаалын албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авдаг. Ингэхдээ одоо бас нэг айлгах, сандаргах, хөтлөх янз бүрийн одоо асуудлуудаар үг унахыг оролддог. За тэр унахсан үгийг хэрэг болгоод тэр явж байгаа ийм тохиолдлууд байгаа. Тэгэхээр зэрэг заавал өмгөөлөгчтэй байна гэдэг ийм асуудлыг тусгаж болох уу гэдэг нэг ийм зүйлийг би тодруулж байгаа юм. За 3 дугаарт Монголын өмгөөлөгчтэй холбооны ерөнхийлөгч Данзан нуруу ерөнхийлөгчөөс нэг зүйл асууя. За ер нь танах бол энэ өмгөөллийн төв байгууллага. За ер нь энэ хууль хяналтын байгууллагууд, өмгөөллийн байгууллагууд хоорондоо энэ мэтгэлцээний эрхийг одоо хангах энэ эрхийг одоо нээж нөх тал дээр энэ хуулинд одоо хэрхэн өөрчлөлтүүд орсон. Танай байгууллагаас оруулсан саналууд энэ хуулийн өөрчлөлтөнд бүрэн дүрэн тусч чадсан уу үгүй юу гэдэг дээр бас нэг хариулт авъя гэж ингэж бодож байна. За ажлын хэсгээс хариулт өгье. Сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. За Мөнхбат гишүүн маш чухал асуудлыг хөндөж байна. Энэ дээр бас нуглаагаас үүсэж байгаа юм байна. За өнөөдөр бас энэ хуулийн бас амин сүнс болсон өмгөөлүүлэх эрхээ хангах, хууль зүйн цэцэн авах эрхээ асуудал бол хэргийн хавц дэрэг болон нотлох баримтуудтайгаа танилцаж тэдгэрийг төрийн нууцт хамаарахаас бусдыг нь хуулбарлаж авах эрхийг баталгаажуулж өгч байгаа асуудал байна. Гэтэл зарим хууль сахиулах чиглэлийн буюу мөрдөн шалгалт ажиллагаа явуулдаг байгууллагууд маань орхоос нь эхлээд гар утсыг нь хураагаа авчдаг асуудлыг байдаг. Энийг бас манай ажлын хэсгийн гишүүн, баасан жаргал гишүүн төр нэлээд ярьсан. Бидэд одоо гар утсын тэргээд бас энэ хууль дээрээ текстэн дээр нэмээд дурдаа өччих ихээр зарим техникүүд нь ингээ үлдчих гээд байгаа. Тэгэхээр нөгөө яг таны ярьж байгаа шиг бусад тэр техник тоногдох хөрөмжигдэх дотор гар утас, таблет болон яг энэ зориултаар ашиглаж болох тэр өмгөөлөгчд хамаатай энэ эд зүйл орой шүү гэдэг зүйлийг бид нар протоколын үед энэ чуулганы уралдааны нэгдсэн уралдаан дээрээс хариуцлагатайгаар бас үлдээх нь зөв байгаа. Ингэж хуулийг зөв хэрэглэхгүй бол одоо яг энэ өмгөөлөх гэдэг юм үйлчлүүлэгчийн эрхээ хамгаалах үүднээс ингээ явдаг баг нэмэлтээр баг ийм зургийн аппарат авах шаардлага ч юм үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бол цаашдаа хууль хэрэглээний явцад битгий нуглаа гаргаасаа гэдэг зүйлийг би бол мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаа бас хэлмээр байгаа протоколын үед. За хоёрдугаарт энэ таны ярьж байгаа шиг гэрчээр асууж аваад за ингээ шууд яллагдагчаар ч юм уу сэжигтнэр ингээд асуудлуудыг хөндөө явчихдаг энэ асуудал байгаа. Тэгээ ийм асуудлууд байх юм бол
бас хууль зөрчиж үнэхээр авсан нотлох баримтуудыг бол хавс дэрэг дээр хэдийгээр тусгасан ч гэсэн үнэлэхгүй байх хасах асуудлыг бол энэ хууль дээр тодорхой заасан байна. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт хүн бол өөрөө өөрийнхөө эсрэг болон гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн хуулийн эрхээ баталгаатай эдлэх тэр боломжийг бид нэр иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх замаар олох нь зөв байгаа. За би одоо улсын дээд жүхийн шийдвэрийг бол санахгүй байна. Улсын дээд жүх сая маш чухал шийдвэр гаргасан. Яг таны энэ хоёр дахь асуудалтай холбоотойгоор гэрчээр асууж агаад ямар нэгэн байдлаар хууль зөрчиж асуугаад түүнийг одоо яллах талын байр суурь гэдэг юм уу, яллах нотлох баримт болгож явж байгаа энэ асуудлыг бол цаашдаа үнэлэхгүй гэдэг зүйлийг улсын дээд жүх хууль хэрэглээний нэгдмэл байдлаараа тогтоол гаргасан байл. Энэ ингээд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ингээд цаашдаа хангасан гэсэн үг. Тэгэхээр энэ таны ярьж байгаа зүйл бас цаашдаа хөндөгдөхгүй бах. За өмгөөлөгчийг заавал авах тохиолдлыг эрүүгийн процессын хуулийн 5.3 дээр заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгцийн болон хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа өсвөр насны монгол хэл бичиг мэдэхгүй бүх насаар орох ял оногдуулж болох хэрэг одоо татагдж байгаа. Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой с ижигчийн ялагч шүүгдэгч нэг өмгөөлөгчтэй байгаа бол бусад с ижигчийн ялагч заавал шүүгдэгч авах ёстой. Гэх зэрэг 6 үндслийг бол заавал одоо тохиолдлуудад заасан байгаа. Энэ өмгөөлөх авна гэдэг бол тэр эрх зүйн үр дагавар буюу тухайн асуудал дээр оролцож байгаа хүний бас хувь заяатай холбоотой учраас энэ Монгол Улсын үндсэн хууль заасан. За гүйцэж хариулъя. Үндсэн хууль заасан тэр хууль зүйн тусалцаа авах өмгөөлөх эрхийг нь хангаж байгаа бас одоо сайн хүний эрхийг хангах шийдэл байгаа шүү. Тэгэхээр энийг одоо төв гэхээс илүүтэйгээр та өөрөө ингээд яг цаг тухайд гэдэг юм уу тухайн иргэн маань өмгөөлөгч заавал аммаар өнөх юм бол улсын өмгөөлөгчөөр хангах энэ болцоо байд юм а гэдэг зүйлийг би бас ингээд хариулт явц хэлье. За энэ дашрамт ингээд сүүлийн 20 секунд дээр би бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр миний яриаггүй зүйлийг бас мушгиж одоо холбогдох гишүүдийг бас нэр төр талдж байгаа учраас инкэ болооч гэдээ би бас бүрв дарга болон номжиг гишүүдээс бас уучлалт хүсэж байна. Үнэхээр тэр янз бүрийн байдлаар яриаггүй зүйлийг постэр болгож явуулаад тахад хэцүү юм. Энэ зарим дээр ингээд үзэл бодлын зүрхнээс болж хилж байгаа зүйл байгаа боловч яриаггүй зүйлээр ийм буруу мэдээллийг бас түгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагатаа бас хариуцлагатай байгаа ч гэдэг зүйлийг бас хүсэж байна. За сайн байна. Уучлалт гуйгаад. За өмгөөлөгчтэй холбооноос хариулт өгье. Өмгөөлөгчтэй холбооны тэргүүн Данзан Нурав 3 дугаар энэ дэр. За мөнхөд гишүүний асуултанд хариулъя. За энэ удаагийн их хурлын 18 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж байгаа эрүүгийн хэргийн шийдвэрлэх хуулийн нэмэлт өөрчлөлтөд бас эрх тэгш мэтгэлцээний нөхцөлийг хангах өмгөөлөгч прокурорын хэрэг хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцох энэ бүрэн эрхийг тэнцвэржүүлэх чиглэлээр нэлээд чухал өөрчлөлтүүд орсон. Хэрвээ зүгээр энэ одоо шинжилгээг нэлээд цогт хүрээнд хийн гэвэл нэлээд цаашдаа судалгаа илүү олон зүйл заалтуудыг бас хөндөх шаардлагатай. Гэхдээ энэ ажлын хэсэгт бол нэлээд олон байгууллагын төлөөлөл оролцуулж нэлээд олон ургалж үзлийн хүрээнд маргаан мэтгэлцээнтэй явсан нэлээд зүйлүүд байгаа. Зөвхөн хэдийгээр манай холбооноос орсон зарим нэг саналын тухайд бас хуулийн төсөл тусгаж амжаагүй, тусгаж чадаагүй ганц нэг санал байгаа. Тухайлах юм бол урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд буцах зохицуултан дээр нэг чухал зохицуулт байсан хасагдсан. Тэр нь юу вэ гэхээр 33-ын 1-ийн 4 гэсэн заалт. Энэ нь бол 33-ийн 1-4 За 1 минут гүйцэж хариулъя. За төслийн 19-т заагдсан урьдчилан хэлэлцүүлгээс хэргийг буцаах зохицуултан дээр бол 32 дугаар зүйлийн 32-ийн 1-р зүйл заасан ажиллагаа бүрэн хийгээгүй бол буцах. Энэ нь бол зөвхөн хэргийн материалыг танилцуулах төдийгөр хязгаарлагдахгүй. Энд хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд оролцоод хэргийн материал танилцаад энэ ажиллагаатай холбоотой санал төсөлт гомдлыг шийдвэрлээгүй бол хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд буцаах прокурор тэргийг буцаах энэ зохицуулт байсан бол төсөл тусгаж чадаагүй. Гэх мэтлэн нэлээд одоо асуудлуудыг олон талаас нь ярилцсан. Гэхдээ ерөнхий утгаар нь авч үзэх юм бол хүний эрхийг дээрдүүлэх, за өмгөөлөгчийн эрх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд үр дүнтэй өөрчлөлтүүд бас орсон байгаа гэж хэлье. За улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.